Гар хур тэгширсэн зуны дэлгэр цагт ор бүгд наримдах Польш улсад суугаа монголчуудын огдлон хүлээсэн нэгэн өдөр эхэллээ. Тэд өнөөдөр өвөг дээдсийн минь үеэс уламжлагдсан ирсэн Монгол төмний Мандан Батрахын бэлэгдэл Эрсхийн хүч бүлгийн хурдчулсан үндэсний их баяр наад маань Польш улсад тэмдэглэх гэж байна. Монгол ахын дүүсээ эрхэм хүндэт Польш анд нөхдөө эрхэм хүндэт наадамчтай хүнүүгүрнээс улбаатай дэлхийд хосгүй Монгол наадам төрт ёс түүх соёлын үнэт өв бөгөөд Монгол төмний ив нэгдэл тусгаар тогтнол хөгжил дэвшил Мандан Батрахын бэлэгдэл юм аа. Монгол үндэсний оюун ухааны дархлаа Монгол ард түмний их баяр цэнгэл Монгол төрийн сүр жавхланд баяр ёслол юм аа. Бүгд найрамдах Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдаж буй Монгол наадам зохион байгуулсан монголчуудын холбоо дэмжин ажилласан Варшав хотын захиргаа Павшин цэцэрлэг түрээлэнгийн удирдлага наадмыг зохион байгуулахад сэтгэлийнхаа хандвыг үргэсэн нийт монголчуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уугай хараан ялтын тугаан дочнади ососын сонтод тугэн дочнади омртас дарны хүртэл биби чнади ососын сэж ондцулэн байж нади Ирсэн сандо юурите өргөөр матауштай дамбарамча тэнүнтэй мөнгө нарна. Энэ жилийн наадам маань их өргөн цар хүрээтэй сайхан болж байна. Польш монголчуудын холбоо байгуулагдаад Польш улсад нийт ажиллаж амьдардаг хүмүүсийнхээ дунд ингээд зохион байгуулдаг наадам маань 20 гаруй жил зохион байгуулагдаж байгаа. Наадмын хүрээнд бүхийн барилдаан, шагаа харваа, дартсын тэмцээ, олс таталт, хүүхдийн гүйлтэй биднээс чинь хурдан борны уралдаан гэж нэрлэдэг гар барилдаан, төрөл бүрийн тэмцээнүүд болно. Польш хүмүүс маань ингээд жилийн жилд энэ Польшийн цэцэрлэгтэй хамтраад хийдэг. Тэгээд жилийн жилд ингээд өргөн дэлгэр Польшууд бүр сонирхож хүлээж ирдэг болсон. Тэгээд Монгол орн маань одоо Польш улсаас бол 10,000 км тэгэхэд ингээд үндснийхээ өв соёлыг залуучууд хойч үедээ үлдэхээс гадна энэ Польшуудад ингэж өргөн дэлгэр танилцуулж байгаадаа биднээс маш их баяртай байдаг. Польш дахь монголчуудын холбоо маань энэ наадмаа ингээд элчин сайдынхаа яамтай хамтран хийдэг боловч энд байгаа амьдран сууж ажиллаж сурч хөдөлмөрлөж байгаа бүх монголчууд маань хандиваар ингээд биднээс ингээд наадмаа сайхан хийчдэг жилийн жилд. Тэгээд ханд өргөсөн болон нийт Польш улсад ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа Польш монголчуудынхаа холбооны өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай. Польшийн наадамд 2 дахь жилдээ оролцож байна. Энэ хүн наадам маань өргөн дэлгэр ганцхан Польш биш бусад ойролцоох орнуудаас ирж монголчууд маань оролцдог. Гадаад амьдарч байгаа монголчуудынхаа баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг тийм сайхан наадам байгаамаа. Хүн бүр итгэл зүтгэлтэй өөрийнхөө байгаа бүхнээрээ тэгээд бидэд зохион байгуулдаг. Тэгээд энэ удаагийн наадамдаа баярлалаа. Нэгin даван дээр залуу хөлтөд бар сайхан барилтлаа давлаа. Хоёрын даван дээр аймаг начин
зүүнний магнад өвдөг шороодлоо. Энэ жил 30-32 бүх барилж байна. Чехээс ирлээ. Манай энд сурдаг өвөр монголчууд нь оролцсон. Тэгээд мэдээж энэ нутгийн нөгөө газар орны зохион байгуулж байгаа болохоос энд явж байгаа хүмүүс маань одоо сонирхоод польш бүхчүүд маань барилдсан. Монголын өв соёлтой танилцж бас нэг сонирхоод барилдж байгаа залуутаа бас баярлж байна. Монголчууд бид баяр наадман ёс юмбгор төр төмбөр тэмдэглэж ирсэн улс. Энэ өдөр бид зочин гийчдэн тусан өгтөж ахан дүүс найз нөхөдтэйгэн баярлан уулзаж үгийн сайхныг хэлж эдэний сайнаа барьдаг үлээ. Тиймдээч энэ наадмын үеэр айраг цэгэ амттан шимттэн наадмын хуушуур наригамт тоглоом гээд Монгол наадмын өнг амтыг мэдрүүлсэн олон зүйлсээр энд халигж цалигж байлаа. Тэр нар хур тэгшэрсэн сайхан өдөр байна. Манай пошт монголчууд энд наадмаа хийцгээж байна. Тэгээд энэ наадамда манай Монгол аюулгүй хамтлагийн айдууныхаа мэндийг өргөх гэж ирсэн юм аа. Бид нар бүгдээрээ сайн дурын уран сайханчд, бид нар манайхан эмч, багш, ойдлчин, барилгачин юм хүмүүс эдгий. Бид нар энд бүгдээрээ ингээд чөлөө цагаараа үндэснийхээ урлагийг бас энэ Польш улсад дэлгэрүүлэх гэж бүгдээрээ ингээд хичээцгээж ядг юм аа. Сайн байцгаана уу? Бид хоёр бол одоо манай найз Эрдэнэ гард миний нэрийг Үн болт гэдэг. Бид хоёр одоо пошт монголчуудынхаа дунд Варшава Мацалтайгаас Саксумгийн клубыг үүсгэн байгуулад 1.5 жил шахав болж байгаа. Энэ наадмын үйл ажиллагаа ингээд жилээс жилд улам гоё өргөжиж энэ жил бүр өргөн үрээтэй болж байгаа харагдаж байна. Зөвхөн пошт гэлтгүй олон улсад амьдарч байгаа монголчуудыг хамарсан өргөн наадам болж байгаа. Тийм ерөнхийдөө бол ойр хавийн наадмууд бол дандаа цаг нь ингээд зөрөө таардаг. Тэгэхээр тэгэл ер нь нэг Монгол дэдэг аймгийн наадмууд шиг ээлжлэл улс болгон руу очиод дандаа таньдаг хүмүүс хоорондоо танихгүй бол хоорондоо танилцаад айгүй гоё өргөн дэлгэр болдог. Тэнгэрчээдэрсэн хөдөлгөөр цайдгүй хотын бараа харагцсан дооён шоосайдгүй хүний сэтгэл бийсэн бууж нэг таавал хангагалийн хоорот хаалтын мотом дууцаа хар байгаад стааса хөтөн болтакса гүрсара хангаанса ортор шийдүүд хөдөлмөр дуурц хөлдий сахан холанууд энэ хой миний төрсөн тотаг Монголын сайхан ороо
ойролцоох Лигниц хот болон Чех, Австри улсуудаас баяр наадмыг үзэж сонирхохоор Монгол болон гадаад хүмүүс цөөнгүй ирсэн харагдана. Тэдэнд үзэж сонирхох зүйл олон байлаа. Монгол улсын үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчний бүжиг, Намна морин спортын клубын тамирчдын үзүүлбэр, олон сайхан хөтөлбөр багтсан, их баггүй баярсан наадсан сэтгэл тэнэм сайхан наадам боллоо.